Олон улсын худалдааны дан бөмбөрцгийн бөөр бүхэнд асж байгаа зөрчилдөөн мөргөлдөөн монголчууд, монгол айл өрхүүд, монгол улс бүхлээрээ үнийн өсөлтөнд нэрвэгдэх төлс шатгууны доголдол, цалин орлого, тэтгэврийн худалдаа авах чадварыг муутгаж байна. Монгол хүн, монгол айл өрх, монгол улсын засгийн газар, монгол улс бүхлээрээ өдөр тутам тулгарч байгаа хүндрэл бэрхшээл бүхнийг амсаж мэдэрч байна. Бизнесийн өртөг зардал нэмэгдэж, ашиг багасж байна. Нүүрсний экспорт уулуурхайн салбарын өсөлт бол тогтвортой байгаа. Гэсэн хэдий ч энэ өсөлтийг инфляц идэж байна. Худалдаа үйлчилгээний идэвх суларч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нь багассан. Төсвийн орлого төсөөлснөөс 1.4 их найдаар дутуу төвлөрж байна. 7 дугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их найд төгрөг, нийт зарлага 19.5 их найд төгрөг боллоо. Гэсэн хэдий ч Монгол Улсын засгийн газар, Оросын холбооны улс, бусад улс орнуудтай идэвхтэй яриа хэлцээлийг өрнүүлж, төлс шатгууны импорт ажилд нэмэгдсээр байгаа ч дэлхийн тодорхойгүй байдлыг Монгол улс Улаанбаатараас өөрчилж чадахгүй үнэтэй мэдээж ард иргэд хамтдаа бас нүүр тулж байна. Гэхдээ Монгол улс, Монгол Улсын засгийн газар, ард иргэд цалин тэтгэвэр худалдаа авах чадвар, эмнэлэг сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийн орлого, төлс шатгууны хангамж, тог цахилгааны найдвартай байдлаа хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх ёстой. Өнөөдөр Улсын их хурлын дэд даргад 2026 оны улсын төсвийн тодтголыг өргөн мэдүүллээ. 2026 оны улсын төсвийн тодтгол бол үнийн өсөлт, эрчим хүч, төлс шатгууны тасалдал доголдлоос ард түмний улс орноо хамгаалах, болцсошгүй хүн цохилтыг зөөлөх, шинжилгээ ухаанч бас эдийн засгийн тооцоо хүнд хэлж 2026 оны улсын төсвийн тодтгол бол иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, үнийн өсөлтийг докторжуулах, стратегийн нөөцүүдийг хадгалахын тулд төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин тэтгэвэр нэмэх хэрэгтэй зүйл зориулах хэрэгцээ шаардлагыг төсвийн тодтгол тусгалаа. Мөнгө хаана байна вэ гэсэн асуулт бас та бүхний өмнө байгаа. Төр өөрөө нэгт бол бүсэж хангална. Төсвөө 1.4 их найд төгрөгөөр хэмнэж байна. Томилт, сургууль сурчлагаа, тавилга, хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдв, тэтгэм, шагнал, хурал, форум, баяр ёслол, илүүц, тээвэр, шатгууны зардал, цаасны зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангалж 1.4 их найд төгрөгийг хэмнэх улсын төсвийн тодтголыг өргөн мэдүүллээ. Та бүхэн дэлгэцээр харж байна. Бид урсгал зардлаас 433.4 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг боддоор хэмнэж байна гэсэн. За төр зардлаа танахтаа бол төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бүгдийг нь бууруулсан. Зөвхөн төрийн албан агчдынхаа цалинг тавиад үйл ажиллагаагаа явуулах бололцоог үүгээр бүрдүүлсэн. Бууруулах шаардлагатай 217 тэрбум төгрөг, урсгал зардлаас 216 гээд нийт 430.4 тэрбум төгрөгийг сайд нарын багцаас, урсгалаас бүгдийг нь хэмнэсэн гэсэн үг. Нэг үгээр бол сайд нар зөвхөн цалингаа тавиад өдөртмөн үйл ажиллагаагаа явуулнаа. Элдв нэмэлт огт зардал байхгүй гэдгийг бас хэлэх ёстой. За ингээд улсын төсвийн тодтголоор авч хэрэгжүүлэх дараах арга хэмжээнүүдийг бид нар санал болгож байгаа. Энэ 1.4 их найд төгрөгийг хэмнэсний үргэлжлэн дээр. Үндсэн дээр. Тэгэхээр боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, нийгмийн цалин, нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуул, суурь тэтгэвэр олгох заалт, за стратегийн нөөцүүдийн хангамжийг тогтворжуулах, хэрэглэгчид эрчим хүчний салбарт ирэх татаас буюу тарифын алдагдлал, татаас олох, гэрт ойр сургууль хөтөлбөр гэсэн төсвийн тодтголыг өргөн барьж байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр та бид мэднэ. Нийгмийн даатгалын шинжилгээг их хурлаар баталсан. Энэ нийгмийн даатгалын багц хууль дээр бол суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг бүрдүүлж өгсөн.
Суур тэтгэвэр бол өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол суур тэтгэвэр олгож эхэлдэг. Суур тэтгэврийг 100-аас 300 мянган төгрөгөөр тогтооно. Энэ юугаар тооцоологддог вэ гэхээр 769 мянган төгрөгийн тэтгэврийн доод хэмжээ авж байгаа иргэдийн 3.1 нь 20-с дээш жил ажилласан байдаг төрдөө. Тэгэхээр илүү олон жил шимтгэл төлсөн илүү өндөр тэтгэвэр тогтоолгоно гэдэг зарчим алдагдчихсэн учраас бид тэтгэврийн реформыг их хурлаар батлуулсан. Ингээд суур тэтгэвэр олгох заалтыг төсвийн тодтгол баталсны дараа буюу 11-р сарын 1-ээс дагаж мөрдөхөөр энэ төсвийн тодтголыг дагуулж өргөн мэдүүллээ. Үүнийг 1.4 их 80-ийн хэмнэлтээс зардлыг нь шийдэж байна. Суур тэтгэвэр бол 100-аас 300 мянган төгрөгөөр тооцогдсон. Дунджаар 220 мянган төгрөг орчин болвол нэмэгдэн 220-аас 233.8. Тэгэхдээ энэ бол ялгамжтай. Хамгийн бага одоо тэтгэврийн доод хэмжээгээр тогтоогдсон ахмадууд дээр 300 мянга орчим өндөр тогтоологдсон байх юм бол одоо арай бага гэдэг ингээд индексжүүлээд бид нар нэмж гинэ гэсэн үг. Тэгэхээр өндөр насны тэтгэвэр авагчид нар бол тэтгэврийн шинэ хуулийн дагуу суур тэтгэврээ авж эхлэх болцоо бол ингээд бүрджээ. За цалин хөлсний тухайд бол төр зардлаа хэмнэж тансан учраас иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахын тулд бол цалин өсөлтөөр бас бодлого гаргах ёстой. Тийм учраас эх оны төсвийг дагалдуулаад бид бол төрийн албан агчийн цалин өсөлт нэмэгдлийн хууль буюу 33 хуулиар төрийн албан агч нарын цалин ялгамжтай тогтоодсон байсан дуустгүй яриаг бол дуусгана. Тийм ч учраас цалин нэмэгдүүлэхдээ та бүхэн мэдж байгаа боловсролын салбарын цалин өсөлтийг бол манай засгийн газар байгуулагдсан даруйдаа бол хоёр ойлгомжгүй цалинтай байсныг нэг цалинтай болгож 50% нэмэгдлийг нь тооцоод явсан. Эрүүл мэнд дээр бол бид 30% нэмэгдүүлсэн. Эрүүл мэнд бас одоо хоёр цалинтай болсон байсан. Эрүүл мэнд дээр одоо 20% буюу боловсролтой адилхан 50% цалингийн нэмэгдэлтэй болгож тэнцвүүлж байна гэсэн үг. Ингээд бусад салбарын байдаг. Ялангуяа одоо байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл, спорт, цаг уур гэдэг төрийн үйлчлэгээний албан агч. Тэр төрийн албан агч нарын цалин хөлс өөрөө зарим нь одоо өнгөрсөн жил нэг 20% нэмэгдсэн. Тэгэхдээ багш хэмжтэйг адилхан 50% нэмэгдэл тооцогдоогүй. Тэгэхээр ялгамжтай авч үзэхгүй тулд бид нар төрийн үйлчлэгээний албан агчдын үндсэн цалин бол багш хэмтнээс ялгаатай. Гэхдээ нэмэгдлийг ижлэгэн болгохын тулд адилхан 50%-аар нэмэгдүүл дүүцүүлж байгаа. Шинжлэх ухаан бол бас өмнө нь бол нэмэгдсэн байсан. Ингээд төрийн үйлчлэгээний албан агч тэр, эрүүл мэндч тэр, боловсролч тэр салбар ялгаагүйгээр бүгдийг нь 50% рүү хүргэж эх оны төсвөөр инфляцтай уялдуулж нэмэх бэлтгэлийг хангаж байна. Энэ дуустгүй олон жилийн яриа бол юунаас болсон бэ гэхээр 33 хууль гэхээр нэг хууль дагуулад салбарын одоо тухайсан салбарын албан агчдын цалинг нэмэгдүүлээд явдаг байсныг бид нар бүгдийг нь 50 руу аваачиж одоо илүү одоо шудраг тогтолцоо руу шилжүүлэхээр ингэж шийдвэрлсэн гэдгийг хэлье. За төсвийн тодтгол бол өөрөө стратегийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулахад зориулагдана. За стратегийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах зорилгоор бол жишээ нь өргөн хэрэглээний одоо бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдэд хүн дээр тусч байгаа. Ийм ч учраас бид хяналтыг сайжруулахын тулд сангийн хаам дээр бид нар ажлын хэсэг гаргаад одоо махны нөөцийг бүрдүүлээд иргэдэд яг тэр нөөцөлсөн мах тухайн өнөөрөө очиж гэнэ үү гэдэг дээр нь хяналт тавих зорилгоор бүх процессыг захимжуулсан. Ингээд засгийн газрын шийдвэр гарсныг бол та бүхэн бол мэднэ. Өмнө нь бол мах нөөцөлдөг, нөөцөлсөн махаа хөнгөлтөө зээлэр компаниудад өгдөг. Тухайн компаниуд цаашаа яг зээлээ мах нөөцлөхөд зарцуулсан юм уу гэдгийг бүрэн хянж чаддаг байсан. Сая засгийн газрын шийдвэр гараад хэрвээ мах нөөцөлсөн тохиолдолд агуулгыг эзэмшиж байгаа компани дээр зээлийн шугам үүсгээд иргэн малчин өөрөө одоо би 20 кг-ийн мах одоо танаа агуулгад авчирж байна гэвэл шууд тэр махныхын төлбөр нь тэр иргэн рүү малчин руу орно. Ингээд энэ зээл нь компани дээр нь бичигдээд явах зохицуултыг Монгол банкны бас удирдлагуудтай яриад зөвшөлдсөж засгийн газрын тогтоол гаргаад хэрэгжүүлж байгаа. Энэ бүртгэл хяналтыг захимжуулж ил тод болгосны үндсэн дээр одоо бид нар стратегийн барааны нөөцийн хангамжийг тогтворжуулах боломж үүссэн. Үүний тулд эхлээд Улаанбаатар нөөц бүрдүүлэх шаардлагатай байна. Эрхчил бол эрх засгийн газрын хурлаар бол одоо бид нар энэ жилийн балансыг сонсно. Тариалалтчдын намрын уургацаас Улаанбаатар худалдаа авах, гурилын дотоод үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 100 мянган тонн Улаанбаатар нөөц одоо бүрдүүлнэ гэсэн үг. Үүнийг бид нар бүх процессыг
хяналтыг захимжуулсан учраас энд алдаа гарахгүй. Энэ бол бас олон жил яриад зээл өгөөдүүдийг зах зээл дээр хүрдэггүй байсан. Хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлнэ. Хүнсний ногоо тариалан эрхлэлтээс гол нэр төрлийн хүнсний ногоо худалдаа авч нөөцийг бүрдүүлэх буюу бага орлоготой иргэдийг одоо үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 12 мянган тонн хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. За махны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр бол энэ жил бид нар 20 мянган тонн нөөцийн мах бүрдүүлээд үүнийг хадгалалт, бүрдүүлэлт, борлуулалтыг баримтын систем дээр нь бүртгэж агуулгын үлдэгдэл бол нөөцийн хөдөлгөөнийг хянах системийнхаа дагуу яг зах зээл дээр иргэдэд өөрсдөд нь хүргэх зорилтыг дэвшүүлж байна. Өнгөрсөн жил намайг ажил авахд бол 50000 тонныг л нөөцлсөн байсан. 50000 тонн. Тэрний өмнө жил энэ тоо чинь 15000 байсан шүү. Тийм учраас 20000 тонныг энэ жил нүрдүүлэх ёстой. Үүнийг хийхин тулд агуулгаар нь харъя гэж зорьсон учраас эхлээд системийг бүрдүүлсэн юм а. Тэрээс мөнгө нэмэгдүүлээд илүү одоо олон тонны махны нөөц бүрдүүлээд үр дүн гарахгүй. За дөрөвт бол зойр агуулгын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг бол их хурлын дараагаар ажиллаж байхдаа ч гэсэн иргэд орон нутгийн иргэдтэй уулзж байхад бол бид бас иргэдээсээ сонсч ийсэн. Тэгэхээр зойр агуулгын нөөцийг бүрдүүлэх чиглэлээр бол нэг 20000 тонны стандартын шаардлага хангасан зойр агуулгын хүчин чадлыг бол нэмэгдүүлэхээр хөнгөлтөө зээлийн татаасыг төсвийн тодтгол дээр тусгаж байна. Ингэснээр warehouse гэж ярьдаг. Бид нар хүнсний ногоогооч тэр махаач тэр стандартын шаардлага хангасан зойронд хадгалах бололцоог бол иргэддээ олгож байгаа. За 5-д бол шатхууны нөөцийг нэмэгдүүлэх. Аж ахуйн нэгжийн газрын сүнслэг бүтээгдэхүүний агуулга шинээр барих дээр бол манай засгийн газар байгуулагдсныхаа дараа бол хүүгийн татаасыг шийдэж авсан. Үүний үндсэн дээр нийтдээ 300,000 м3 шатхууны нөөц сав баригдах ажил эхэлсэн. Эхнээсээ энэ намар ашиглалтанд орно. Энэ намар бол бид нар 150,000 м3 буюу 14 хоног шатхуунаа нөөцлөх савтай болно. Үүнийг төр хувийн түншлэлээр явуулсан. Иргэжил 300,000 тонн хүрнэ. Ингэхээр 14 хоног. Тэгэхээр энэ тоогоо бид нар багадаа 2 сар шатхууны нөөцөө агуулдаг савтай болъё гэдэг зорилгоор олон жил яриад шийдэгдээгүй байсан асуудлыг төр хувийн түншлэлээр ингээд шийдэж явж байгаа. Энэ бол өөрөө стратегийн зарим банааны нөөцийн хангамжийг докторжуулах зорилгыг бол тусгасан гэсэн үг. За эрчим хүчний салбар буюу одоо ингээд өвөл болно. Тэгэхээр эрчим хүчний салбарт зохих арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Маш энгийнээр байх юм бол та бүхэн мэдж байгаа бах. Одоо нэг 304 төгрөгөөр зардаг. Тэгэхээр энэ салбар алдагдaltaй ажилласаар өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр эрчим хүчний салбарт бол иргэдэд үнийн өсөлт ийм хүн дээр тусч байгаа цаг үед бол эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэдэг одоо бодлогыг би барьж ажиллаж байгаа. Тийм учраас эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй тулд хэрэглэгчид санхүүгийн нэмэлт дарамт үүсэхгүй тулд татаас дээр 107.3 тэрбум төгрөгийг тавьж байна. Энийг юу гэхээр хятадаас 8 дугаар сараас импортын цахилгаанаар хангах үүсэх алдагдлын татаас 51 тэрбум, баруун бүс Оросын импортын цахилгааны үн тарифын алдагдaltaй 30 тэрбум, төвийн бүсийн импортын цахилгааны үнийг 9.3-аас 12.5% нэмэгдүүлсэн үний өсөлтийн татаасыг тавьж энэ одоо өвлийн хөтөлбөрүүдийг иргэдээ одоо дэмжиж авах зүйтэй гэж ийм шийдвэр гаргаж тодтгол төр тусгасан. Манай засгийн газар байгуулагдсан даруйда одоо ТЭЦ 4 дээр гэхэд одоо хэд хэдэн уурын зоохны засвар шинжил тоног төхөөрөмжийн ажлуудыг ажил авсан даруйда одоо засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдсэн. Өвлийн бэлтгэлийг бид нар орж ижил бид нар илүүчгүй дутуучгүй 1950 2000 хүрэхгүй их үүсвэрийг хангаж чадна. Тэгэхээр нэг уурын зуухт одоо дэлбэрэхэд нэг уурын зуухт дээр асуудал үүсгэхэд бол бид нар сахилгаангүй болох ийм эрсдэл байгаамаа. Энэ олон жил яваад шийдэж чадаагүй асуудал. Тэгэхээр үүнийг тоног төхөөрөмжийн шинжилгээг хийх шаардлагатай гэдэг утгаараа бол дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын их засварыг 7 төрлийн эмчит компаниар хийн. Дулааны станц, дулааны сүлжээний үндсэн болон туслах тоноглолын их засварыг 9 компаниар хийн. Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний үндсэн болон туслах тоноглолын их засварыг мөн төрлийн эмчит 7 компаниар хийн. Энэ компаниуд дээр бол би өөрөө бичлээ очиж уулзаж нөхцөл байдалтай танилцсан. Ингээд бид нар их үүсвэр нэмэгдүүлэх зорилгоор манай засгийн газар 5 байршил дээр сэргээгдэх эрчим хүчний одоо их үүсвэрийг шинээр бий болгох зорилгоор нээлттэй сонгон шалгуулалт, нээлттэй огшныг зарласан. Одоо 2
байршил бол нэлээд хурдтай шуурхаа бол явж байна. Тэгэхээр хамгийн бага үн бараг 485-аар өгсөн шүү дээ. Тэгэхээр бид нар үн бууруулж болдгиймаа гэдгийг харуулсан. Тэгэхээр цаашаа эрчим хүчний салбарт илүү чөлөөлөлт явах нэмэгдүүлнэ. Түр хувийн илүүд одоо ингэж үзнэ гэдгийг бол та бүхэнд бас хэлье. За мөн энэ төсвийн тодтгол дээр сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл дээр бол шин сургууль барих гэхээсээ илүүтэйгээр гэртээ ойрхон сургууль гэдэг хөтөлбөрийг хэрэгжилтийг 9 сарын 1-ээс хангуулж эхлэж байна. Одоо анги дүүргэлт маш их. Тэгэхээр анги дүүргэлтийг багасгахын тулд бид нэг ангид 35-аас дээш хүүхэд сурахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэртээ ойрхон сургууль гэдэг хөтөлбөрийг одоо хийж хэрэгжүүлж эхэлнэ. Үүний үндсэн дээр та хүүхдээ гэрийнхээ ойрхон сургуультай өгөх бололцоог бол бүрдүүлнэ. За ингээд 35-аас доош дүүргэлттэй сургууль улсын хэмжээнд 80% энэ тодтголоор бол одоо хүргэх бэлтгэл ажлыг энэ зуны хугацаанд бол бүрэн хангаж дууссан. Мөн энэ гэртээ ойрхон сургууль хөтөлбөрийн эхлэл болгоод бид нэр төрөлцсөн ахлах сургуулиудыг байгуулж байгаа. Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, за одоо ус Кембрижийн хөтөлбөртөө сургуулиудын хөтөлбөрийг бүс болгонууд дээр сонголтоор нь ахлах сургуулиудын хөтөлбөртөө уялдуулах ажлыг засгийн газар бүрэлдүүлсэн. Тэгэхээр боловсролын салбарт бол би бас өөрөө ойрхон учраас энэ салбарт нэлээд онцгойлж бол анхаарч ажиллалаа. Эх оны төсвүүдээр бол боловсролын реформ дээр ямар шинжилгээ хийх вэ гэдгээ би эх 7 хоногт төсвөө өргөн мэдүүлсийнхаа дараа, хуулиараа 9 сарын 1-нд өргөн мэдүүлсийнхаа дараа та бүхэндээ бол танилцуулна. Мөн энэ хувийн сургуулиуд дээр сул орон зайнууд байгаа. Сул орон зайнуудыг бид нар одоо ашиглах ёстой. Анги танхим нь хоосон, хичээл сургууль ордгоо ийм анги танхимуудыг одоо ашиглаж бид нар гэртээ ойрхон сургуулиудаа хүүхдээ өгөө гэдэг энэ зарчим руу одоо шийдвэрлэх зорилгоор тодтгол дээр 50 тэрбум төгрөгийг ингээд тусгай явж байна. Эх оны төсвүүдээр энэ хөтөлбөр үргэлжилнэ гэдгийг хэлье. За төсвийн тодтголыг дагалдуулжаад санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр буюу дэлхийн нийтийн хурцлуул нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын төлбөрийн тэнцэл гадаад валютын албан нөөцөд ирэх дарамтыг бууруулах төсвийн дэмжлэгийн эргэн төлөх 15 жилийн хугацаатай зээлийг их хурд өргөн мэдүүлж байна. Энэ зээл юунд зарцуулагддаг вэ гэхээр энэ бол цэвэр гадаад валютын албан нөөц төлбөрийн тэнцлийг одоо дарамтыг бууруулах, санхүүжүүлэх ийм зорилготой дэмжлэг. Үүнийг давхар хийж явахгүй бол бид нар ханшаа алдах эрсдэлтэй. Тийм учраас ийм үед дэлхийн улс орнууд гамшигын үеийн нөхцөл зээлийн шугам үүсгээд байгалийн аюулт үзэгдэл, эрүүл мэндийн онцгой нөхцөл болон эрчим хүч, хүнсний хангамжтай холбоотой онцгой нөхцөлийн үед хариу арга хэмжээ авах юм холимог зээлийн шугамыг гаргаж байгаа. Ялангуяа одоо эрүүл мэндийн салбарт бол онцгой их чухал. Тэгэхээр энэ зээлийг бол бид нар эрүүл мэндийн салбар дээр бол илүү ашиглах ёстой учраас өчигдөр засгийн газрын хурал дээр эмийг нэг их үүсвэрээс авах шийдвэрийг гаргасан шүү. Энэ юу вэ гэхээр ахмадууд өдөр тутам хэрэгэлдэг тэр даралтын эм, бусад төрлийн эмийг нэг үүсвэрээс авахгүй бол дундын зуучлагч нар үн хөөрөгдөд байдаг. Тэгэхээр энэ үн хөөрөгдөд байгаа байдлыг бууруулахын тулд бид нар нэг их үүсвэрээс авж байгаа. Тэр өдөр тутам хэрэгэлдэг эмийг хөнгөлөх чиглэлийн одоо бодлогуудыг илүү одоо хэрэгжүүлнэ гэж байна. За мөн энэ төсвийн тодтгол бол төрийн өмчийн компани шинжилгээг одоо эхлүүлж байна. Энэ хуулиар төсвийн тодтголоор та бүхэн мэдж байгаа Узбекистанд одоо хөрөнгө оруулалтын санг олон улсын бирж дээр арилжаалж хөрөнгө босгосон сайн жишээ бий. Тэгээд тэр юу вэ гэхээр төрийн өмчит компаниудынхаа тодорхой хувьуудыг салбарын төрийн өмчит компани тодорхой хувьуудыг нэгтгээд хөрөнгө оруулалтын сан болгоод сангаа бирж дээр гаргаж хөрөнгө босгож иргэдэд хүртээдэг. Тэгэхээр төсвийн тодтголоор бид анх удаа төрийн өмчит компани ногдол ашиг иргэн бүрт хүргэх одоо улс төрийн ийм шийдвэр бол гаргасан. Тэр ч хүрээндээ бол төрийн өмчит компани шинжилгээний хүрээнд баялагын сангийн хуулийг дагалдуулж байгаа. Баялагын сангийн хуулиараа хуримтлалын санд тодорхой мөнгө хуримтлагдаад орлого төвлөрүүлэгч компани дээр нь хуримтлагдсан мөнгө төсөв рүү чодчдгүй, ногдол ашиглуулж ирдэггүй, иргэнд ч ирдэггүй тэр хөрөнгө нь юунд зарцуулагддаг байсан бэ гэхээр төсөл хэрэгжүүл гэдэг зориулттай байсныг таслал ногдол ашиг төвлөрүүл төсөвт гэдгийг зохицуулан тусгайлан одоо зааж өгч байгаа. Ингээд энэ хүрээндээ сая Франклин Темплтон гэж энэ Узбекистанд одоо хөрөнгө оруулалт менежментийн үйлчилгээ үзүүлсэн компани. Дээрээс нь одоо хэдхэн хоногийн дараа дэлхийн алдартай энэ BlackRock бас мэргэжлийн хөрөнгө оруулалтын удирдлагын компани бол бид нар санал тавьсан. Энэ хоёр компанитай хоёулантай санамж зураад ингээ хамтран ажиллаж байна. Нээлттэй сонгон шалралтуудыг зарлана. Хөрөнгө оруулалтын сангаа засгийн газар 100% эзэмшээд бирж дээр гаргаж хөрөнгө татаж саяны төрийн өмчит компани ногдол ашгийг төсөв дээр
одоо ногдол ашиг хэлбэрээр ашиглах болцоог нээсэн заалтынхаа дагуу төрийн өмчт компани ногдол ашиг иргэн болгонд хүртэх шийдвэрийг одоо энэ хуулиараа гаргаж ийна гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сангийн ажил бол эхэлж явна. Та бүхэн мэдж байгаа манай одоо хуучин байсан Эрдэнэс Монгол компани бол уул уурхайн компани жишгийн дагуу ажилладаг байсныг одоо бид нэр Чингис хаан үндэсний баялагын сан болгож хөрөнгө оруулалт хийдэг, удирдлага хэрэгжүүлдэг, иргэн болгон тэр ногдол ашиг хоригдлуулахад үүрэг хүлээдэг хэлбэрлүү нь бол олон улсын жишгийн дагуу бол хүргэсэ. Ингээд энэ ажил бол энэ ажиллаар бол эхэлнэ. Мөн энэ төсвийн тодтголоор дамжуулаад бид нар үнд цаасны хуулийн дээр өөрчлөлт оруулж байна. Үнд цаасны хууль гэдэг бол өөрөө шинэ эдийн засаг. Цаашаа Монгол улс эдийн засгаа яаж тэлэх вэ гэдэг сонголтын өмнө бол ирлээ. Тэр үнд цаасны хуулийн дээр төрийн өмчт компаниуд нэгдээд сангаа хэрвээ хоёр дахь зах зээл дээр арилжаа гэдэг хүсэлт гаргах юм бол бүртгэж аваад дээрэс нь одоо олон улсын биржүүд бол зөвхөн танхим гэхээсээ илүүтэйгээр онлайнаар ингээд хувьцаа худалдаж авдаг болсон байна. Өнөөдрийн залуучууд зүгээр гар утасныхаа аппликейшнаар тухайн бирж дээрээ бүртгэгдсэн олон улстай зөвшөөрөгдсөн биржүүдээр шууд Tesla-гийн хувьцаа, Apple-ийн хувьцаа авдаг болсон. Тэгэхээр бид нар яг үүнтэй адилхан хувьцаагаа ашиглах болцоог бүрдүүлэх зорилгоор энэ хуулийг дагалдуулаад Эрдэнэс 5 компани 1072 хувьцаа олон жил түгжиглээ. Үүнийг хуулийн хүрээнд бид нар нээж энэ хуулийн дагуу санхүүгийн зохицуулах оронд бүртгэж хоёр дахь зах зээл дээр гаргаж 1072 хувьцааг эргэлтэнд оруулах одоо бас ийм улс төрийн шийдвэрийг гаргасан. Ингээд Эрдэнэс 5 компани дээр бол 1072-ыг зах зээл дээр арилжах боломж энэ хууль төсвийн тодтгол батлагдвал хэрэгжинэ. Үүний дараа бид нар Эрдэнэс 5 компаниг нээлттэй компани болгож бирж дээр бүртгүүлнэ. За ингээд бирж дээр бүртгүүлсний дараа бол хувьцаа эзэмшигчнэр одоо шийдвэр гаргалтанд нь оролцдог, хувьцаагаа зарж арилжаалдаг, болцоо бүрдэнэ. 933 төгрөгөөр анх хувьцаа нь үнэлэгдэж байсан компани бол тэр үедээ харьцуулахад бол өнөөдөр борлуулалтын орлого өдр даваад явцсан шүү дээ. Тэгэхээр хувьцааны үн бол өснө. Ингэж иргэдээ одоо хувьцаажуулах, иргэдээ ашиг орлогыг нь хүртээх ийм боломж олцоог бол бид нар энэ хуулиар олгож байгаа гэсэн үг. Тэгэхээр төсвийн тодтгол бол үнийн өсөлтийг одоо тогтворжуулах, бага орлоготой иргэдийг хамгаалах, шинэ эдийн засгийг бий болгох, хувьцааны ногдол ашигыг ард иргэдтэй хүртээх, төрийн өмчт компани ногдол ашигыг иргэн бүр хүртэх болцоог бүрдүүлэх буюу төсвийн тодтгол дээр бид нар Чингис хаан баялагын сан дээр хуулийн дагуу одоо хуулийн дагуу төсөл хэрэгжүүлээ гэдэг байдлаар шилжээд төсөвч ирдгүү иргэдэж ирдгүү байсан тэр ногдол ашигыг төсөвт одоо ногдол ашигыг нь хуваарлаад иргэдтэй цалин хөс тэтгэвэр тэтгэм шинэ эдийн засаг бий болгох зорилгоор хэрэгжүүлж болдог асуудлыг бол хуулиар нээж ийн гэсэн үг. Ингээд энэ бол төр бүсээ чангалж 1.4 их найдаар хэмнсэн мөнгөө зарцуулах зүйл нь тодорхой ийм одоо төсвийн тодтголыг цаг үетэйгээ нийцүүлж өргөн барьж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн энэ ерөнхий хөтөлбөрт орох асуудлаар бол бид нэлээдгүй удаан хугацаанд одоо ярилцсан. Ингээд үүнийг бол энэ гамшигт нөхцөл байдлын үед иргэддээ хүртээх зорилгоор бол их хурл хамтд нь ингээд өргөн мэдүүлж байна. Тэгээд бид бол олон улсын худалдааны дайн, энэ дэлхийн геополитикийн асуудал, энэ Америк, Иран, Орос, Украины дайн гэсэн энэ одоо эффектүүдийг бол ард иргэд хамтдаа амсаж байна. Тийм ч учраас үүнийг бас ойлгож дэмжиж засгийн газартайгаа хамтарч ажиллаж байгаа бас ард иргэдтэй маш их талархаж байгаа. Тэгээд бид олон жилийн дуустгүй яриаг дуусгах юм хариуцлагатай цаг үед байна. Энэ хүндрэл бэрхшээлийг бол дэлхийн бүх улс орон дотоод улс төрийн тэмцэл мөргөлдөөн, зөрчилдөөн, хоосон улс төрчдөөс биш илүү их эв нэгдлэр давж гардаг. Тэгэхээр энэ өвөл бол маш хүүтэн өвөл болно. Тэгэхээр энэ хүүтэн өвлийг бол дотоод эв нэгдлэр улс төрийн намууд ч гэсэн илүү зөвшөлдсөж ойлголцож нэгдэж улс орныхоо үндэсний язгуур эрх ашигын төлөө хамтдаа одоо ажиллаж давж гарна гэдгийг бас бусад улс төрийн намууд болон ард иргэдтэй уриалж байна. Аваас 8% тэнцэх хэмжээний асар их мөнгө зөвхөн авилгын гэмтэлгүй болохоос асар их охирч зүйлээ гэдэг ажилтны тэнцэх газар мэдээж байна. Энэ бол маш их дарсан тоо шүү. Танай засгийн газар ажилтнаа ер нь хэрхэн тэнцэх юм бэ? За жишээлбэл гайлын ажилтнаа одоо ч тасраагүй байна. Бидэнд одоо олон хүмүүс шүүхэр яг оноос нь болж нэгдийн жилээр байхад ажилтныг нэг зөвшөөрөх байгаа асуудал. Та энэ яам хамгийн газрууд дунд доод чатанд анхаарал хандуулж чадж байгаа юу? За манай засгийн газар бол энэ чөлөөлийн үндэсний санаачлагыг дэвшүүлж бодлогоож баталсан.
энэ чөлөөлийн санаачлагын гол зорилт бол энэ авилгын эсрэг сайн засаглалыг бэхжүүлэх чөлөөлт. Тэгэхээр авилгын эсрэг чөлөөлтийг хийх бол суур агуулгаар нь бол та бүхэн мэднэ, би цахимын сайд ухаас авахуулаад хүний оролцоог болгоё гэж хичээж ирсэн. Гэхдээ яг таны хэлж байгаа бол үнэн. Авилга хүнд суртал бүх шатанд нүүрсэн байна. Тэгэхээр энэ одоо авилгаас ангид байх асуудлыг системийн хувьд хүний оролцоог болгох ажлыг хийгээ явж байгаа хэдий ч авилгатаа бодиттой тэмцлийг бол хэрэгжүүлэх нь засгийн газрын үүрэг. Тийм учраас бол би энэ нийгэмд үүсэж байгаа бүх одоо скандал болсон олон хэрэгүүд энэ авилгатаа холбогдсон албан тушаалтнуудыг бол бүх одоо материалын нь хамт хууль хяналтын байгууллага тэр дор нь шилжүүлж байгаа. Хууль хяналтын байгууллагуудыг ч гэсэн энэ одоо авилга ашиг сонирхлоос ангид байх асуудлаар хариуцлагатай ажил гэдгийг аль нам эвслээс үл хамааран одоо ажил гэдгийг бол авилгатаа зэмжих чиг үүрэгтэй хууль хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд бол байнга шахаж байгаа. Мөн хөрөнгө хураах хууль гэж те манай одоо оюутны засгийн газрын үед алтан гэрэл сайд байхдаа өргөн мэдүүлж байсан. Одоо ч гэсэн хуульд бол энэ хөрөнгийг хураах хэрэгцүү орчин бол байдаг. Гэхдээ үүнийг наривчлан зохицуулах нь илүү зохимжтой юм а гэдэг утгаар энэ хуулийг барьсан. Тэгэхээр засгийн газар бол тэр тодорхой их хурлын гишүүдийг оролцуулаад энэ хөрөнгө хураах хэрэгцүү орчин бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж нийтийн орлого болгох тухай хэрэгцүү орчин бүрдүүлэхээр өнгөрсөн засгийн газрын хурал их хурл дээр байгаа хуулийн концепц агуулга бүгд ижил. Тэгэхээр нэгтгэгдээд ажлын хэсэг байгуулад ажиллах хэрэгтэй. Ер нь бол хаана бүх шатанда авилгатай зэмцэх ажлаа одоо эрчимжүүлэх ёстой. Одоо би төрийн албан хаагч нарт та тэр улс төрийн албан хаагч нарт тэр засгийн газрын гишүүдтэй ч тэр авилгатай одоо үйлдэлээр ёс зүгээр хандлагаараа одоо тэмцэх ёстой гэдгийг бол байнга одоо шахаж шаардаж бас ажиллаж байгаа. Стратегийн төслүүдийг нөөцлөх тухай ярьж байна л да Улаанбаатар нөөцлийг ногоо бензин шатуу гэж ярьж байна л дээ. Нэг бид нар одоо яг үйлдвэрлэж байгаа болох гэдэг байгаа мó нэг бол импортыг дэмжих гэдэг байгаа мó тийм. Нэг гэсэн Улаанбаатар гаднаас авъя гэдэг 2 жилийн өмнө скандал болж ирсэн. Тэгээд одоо өөрсдийнхөө газар тариалангаа ингэ сүүрж болохгүй гэдэг юм ярьдаг. Тэгээд одоо бүгд тооцдог байсан. Гэтэл нээлттэй бид нар дараа жил ажилтнанд ороход байхад бид нар яагаад энэ импортч компаниудад сав барьж өгөх гэдэг юм бэ? Тэгээд ерөнхийдөө бол импортын сав барьж өгөх асуудал намжингууд шатхуун одоо саатуу авах гэсэн юм тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ репок зээл гаргана гэж яриад байна. Тэгээд Монгол банкныхаа бас зарим дөрвөн журмыг яг 100% зааж нийцж байгаа мó. Тэгээд яагаад импортыг улам бүхүүлэн хийх гэдэг байгаа юм бэ? Газрын тусмын үйлдвэрийнхаа тэр сав агуулах боломж өгч болоогүй юм. Нэг талдаа бас ингэ үйлдвэрээ дэмжих гэдэг юм шиг нөгөө талдаа импортыг дэмжих гэдэг юм байна. За үргэлжлүүлээд бол манай одоо хоёр сайд та бүхэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Би нэг зүйлийг хэлье. Стратегийн нөөцүүдийг бүрдүүлэх нь өөрөө илүү бага орлоготой иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахад оршдог. Тэгэхээр бид маш олон хөнгөлөлтөө зээл татаасуудыг өнгөрсөн хугацаанд авч явж ирсэн хэдий ч огт exit стратеги гэдэг зүйл байгаагүй. Дээрээс нь энэ хөнгөлөлтөө зээлүүд татаасууд нүдэ олоогүй. Халамжууд нүдэ олоогүй. Бага орлоготой иргэдийг яг зорилттой бүлгээ хамгаалж чадаагүй. Тэгэхээр үүн дээр бол бид нар ямар ч хөнгөлөлтөө зээл татаас тавьсан заавал exit стратегитэй байх хэрэгтэй. Хизээд дуусаад ямар үр дүн төрөөд дуусах вэ? Тэгэхээр жишээ нь энэ бензин шатхууны асуудал. Зөв маш энгийнээр хэлэхэд бол зүгээр АИ-92 бол тусгай хөнгөлөлтөө зээлээр доктортой гэрээгээр Оросын холбооны улсаас бол бид нар нийлүүлээд өнөөдрийг хүрсэн байна. Энэ бол дуустдаггүй яриа. Тийм ч учраас нефтийн үйлдвэрийг барьж байгуулах ажлыг Монгол улс эхлүүлсэн. Тэгэхээр нефтийн үйлдвэрийг би өөрийнхөө хяналтанд авсан. Бүх шийдвэрүүдийг гаргаад явж байгаа. Сар болгон би ажлуудыг ин шахаж бүх шатанд нүүрлээд байгаа хүнд суртал цаг хугацааг нь хэмнэх ажлуудыг бол хийн. Үүнтэй холбогдуулаад сая хаврын чуулганаар газрын төсний хуулинд өөрчлөлт оруулсан. Ингээд бид нар 14 байршил дээр одоо нөгөө олборлтууд эрэл хайгуулын ажлууд явж байна. Эрэл хайгуулын ажлууд. Тэгэхээр 92 бензин бол тусгай хөнгөлөлтөө нөхцлөөр авдаг учраас үнийн хувьд маш бага. Тийм учраас олон жил бид нар олж ирсэн
Оросын холбооны улстай гэрээ хийгээд олж ирсэн энэ гэрээний дагуу үүнийг нийлүүлж байгаа компаниуд дээр бид нар үнийг барих ёстой үст. Тэгвэл тийм хямдаар авчаад 3 дахин нуглаад зарах нь шудраг бус. Харин 98, 95 тэр евро 5 гээд байгаа бензин шатгууныг бол бүгд нарийн хятад ард улсаас тэр Оросын холбооны улсаас тэр Солонгосоос ч тэр оруулж ирж байгаа тохиолдолд бол тэр зах зээлийнхөө үнээрээ л явна. Тэгэхээр 95, 98 дизель түлш одоо бусад бензин шатгуун дээр бол үүн дээр бол бид нөгөө иргэдийн ярьдаг тэр үнийг чөлөөлөд зах зээл дээр нь өрсөлдүүлээд байлгаж болно. Гэтэл 90% их үүсвэрийг хангаж байгаа дээр нь үн чөлөөлнө гэхээр өрсөлдөөн байхгүй газар үн буурдаг байхгүй. Чөлөө зах зээл гэдэг чинь бол өрсөлдөөн бий болж иж иргэд тэндээс хожиж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл нэгэн их үүсвэрээс авчаад үнээ дуртаагаараа тавиа гэвэл хэд дахин зараад явна. Тэгэхээр шатгууны сав дээр бол бид нар нэгч шатгууны сав худалдаж авах бодлого байхгүй шүү гэдгийг бас би хэлэх ёстой. Дээрээс нь бид нар янз бүрийн одоо түрээсэр ч гэдэг юм уу ингээд ажиллаулъя гэж зориогүй. Зөвхөн дэмжлэг үзүүлээд хүүгийн татаас дээр нь дэмжлэг үзүүлвэл 20 тэрбум төгрөгөл төсөвт тавьсан байхгүй. 20 тэрбум төгрөгөөр 300 мянган метр кубын шатгууны нөөт агуулгах савуудыг хувийн компаниуд барьдаг нь хамгийн бага зардлаар энэ нөөцөө бэхжүүлэх бололцоотой гэсэн үг. Зойрч гэсэн тэр хүүгийн татаас тавина хувийн компани, хувийн иргэд аж ахуй нэгжүүд одоо зөвхөн бичил бизнес эрхэлж байгаа хүмүүс зойр байна. Би сэлэнгэж очиж хэд хэдэн сайхан зойрууд байна. Зүгээр л бид нар хүүгээр нь жоохон дэмжиж өгвөл өөрсдөө барья. Ингэж хамтын ажиллагаагаар явна. Тэрээс төр энд оролцсон гэж бол огт байхгүй. Тэгэхээр тэр нөгөө баримт гээд бид нар чинь гайл татврын санхүүгийн мэдээллийг татаад exchange хийгээд мэдээлэл солилцоод байгаа системийн дагуу би өөрийнхөө өрөөнд ч гэсэн кабинетээр өнөөдөр аль суманд ямар одоо бараа бүтээгдэхүүн хэдээр зарагдж байна, аль бомтоор хэдэн машин гарав гэж би харж чадчихсан шүү дээ. Мэдээлэл. Түүнтэй адилхан яг тэр баримтаар бид нар системийн хувьд бэлэн болсон. Би бас нэг цахимын сайд байсан хүний хувьд энийг ил тод илүү нөгөө real time болгохын тулд энийг хичээж ажиллаад одоо нөөцүүдийг бүрдүүлэх тэр татаас тавьж би зах зээлийнхаа нүдийг олно гэж ингэж бодож байгаа. Улаан буудаан дээр ч гэсэн тодорхой татаас аваад түүнийг нь зах зээлээс одоо зах зээлийнх нь үнээр гаргах буюу хэд их үнийн хөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэхгүй болохгүй. Тэгээ би өмнө нь бас та бүхэнд хэлж ирсэн. Бензин шатхуун гэдэг бол өөрөө нөө үнийг хамаагүй их одоо тий 90%-ийг нь хангаж байгаа 92-ыг чөлөөлөд дураараа одоо үн тогтоо гिचгээр өсчдөг. Тэгэхэд нефтийн үн дэлхийн зах зээл дээр буухад хизээч нөгөө гурил талах будааных нь үн буурдаг байхгүй. Эний чинь тэр нэг наалдан үн гэж яриад шүү дээ онлын хувьд. Тэгэхээр тэр наалдан үн гэдэг зүйл чинь тэр нефт өсөхт нь буух ойлголт байдгүй. Тэгэхээр түүнийг дагаад өссөн бол хизэж буурахгүй байгаа нь иргэдэд үнийн өсөлтийн юм дарамтыг бий болоод байна. Тэгэхээр нефтийн үйлдвэр ашиглалтанд оруулъя. Дотоодоос хангадаг болъё. За хоёрт бол одоо цаашаа эх оны төсвүүдээр бид нар боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ. Одоо энэ дотоодоос хэрэгцээгээ хангах боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ. Эрчим хүчнийхээ их үүсвэрийг нэмэгдүүлнэ. Цахилгаан станцуудыг барьж байгуулах ажил дээр гол хөрөнгө оруулалтууд анхаарна. Ашиггүй олон ийм одоо бензин нөгөө бетон цутгадаг нэг ийм ажлуудаас илүү их холдож тийм учраас нөгөө импортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрүүдийг илүү дэмжиж, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж гэдэг утгаараа манай засгийн газар эхэлж барьж авсан ажил бол гангийн үйлдвэр байхгүй. Одоо ингээ компани шалгархаж шүү дээ явж байна. Тэгээд зис боловсруулах үйлдвэр буюу энэ чинь нэмэн үртэг шингэсэн технологийн агуулгын шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн улсууд хөгждөг. Дээрээс нь хөгжлийн шин зам бол одоо энэ хиймэл оюун, сэргээгт хэрчим хүч, энэ дата төв гэдэг сэдв бол дэлхийн одоо хамгийн халуун сэдв боллоо шүү дээ. Тийм учраас одоо энэ COP17-гийн хурлын үеэр бид нар шинэ эдийн засаг дээр хөрөнгө оруулалт татна. Энэ бол одоо худлаа үг биш ээ. Хөрөнгө оруулалт татах яриа хэлцээрүүд бодтойгоор явж байна. Тэгэхээр манай эдийн засаг уулуурхаан хамааралтай тэр дотор нүүрснээс хамааралтай байсан бол бид нар шинэ эдийн засаг руу Монгол улс одоо хамтдаа алхаж байгаа шүү.